Их Жанжин Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын бааз цэргийн гавьяаны улаан туг цэргийн гавьяаны одонд дотоодын цэргийн тэг 5 дугаар анги үүсэн байгуулагдсны түүхт 101 жилийн ойн баяр тохиож байна. Ойн арга хэмжээнд цагдаагийн ерхий газрын дарга дотоодын цэргийн командлагч цагдаагийн урандаа Сүхболд дотоодын цэргийн штабын дарга бригадын генерал Чингис штабын даргын зөвлөлийн гишүүд хамгаалагч байгууллагуудын дарга удирдлагууд болон тус ангид ажиллаж байсан үеийн ахмад ажилтнууд ангийн бие бүрэлдэхүүн ажилтан албаагчид оролцлоо. Арга хэмжээний хүрээнд Их Жанжин Сүхбаатарын хөвшөөнд цэцэг өргөх ажиллагаа, баярын хурал, албаагчдад шагнал гардуулах ажиллагаа, хүндэтгэлийн тоглолт зэргийг зохион байгууллаа. Дотоодын цэргийн ууган байгууллага домог тодон тэмдэг тусгай ороо маань хэдийгээр үүс байгуулсныхаа 100 жилийн ойг ясал төгөрдөр тэмдэглэж байгаа нь энэ ангид ажиллаж амьдарч энэ ангид оногдсон төрийн үүргийг нэр төртөд биелүүлж байсан олон ахмад ажилтны магнаар танилцсан сайхан үйл явдал болж байна. Ахмадууд маань ажиллаж амьдарч байсан цаг үеийнхаа тухай өөр хоорондоо хөөрөлтөнд ярилцж яг тэр цаг үед очисон юм шиг өндөр сэтгэлтэй байгааг өнөөдөр би энэ 100 жилийн ойн баярын арга хэмжээнд дээр олж харлаа. Энэ бол сайхан санагдаж байна. Унтах ноор, идэх хоол, тэр орондоо зарцуулах цаг зав. Энэ байгууллагын үйл ажиллагаанд бүрэн зориулж ажилласан манай ахмадууд өнөөдөр байгууллагын бүтэн 100 жилийн ойг тэмдэглэж байгаад сэтгэл маш их хангалуун байна. За өнөөдөр Жанжин Сүхбаатарын талбай дээр за Монгол Улс дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн түүхт 101 жилийн арга хэмжээнд зориулсан Их Жанжины өшөөнд цэцэг өргөх арга хэмжээг манай ангийн бие бүрэлдэхүүн зохион байгуулж тусаад байна. За энэ цэргийн цэцэг өргөх ажиллагаа нь бол цэргийн хүндэтгэлийн ёслолын ажиллагааны цэргийн дүрм заагдсан тийм үйл ажиллагаа байгаа. Цэргийн хүмүүс бидний бол баярын өдөр ийм ёслолын ажиллагааны зохион байгуулалт дуусаад байна. Дотоодын цэргийн тэг 5 дугаар анги одон торооныхаа үеийн ахмад ачид, албаагчид энэ ангид албааж байсан бүх албаагч тэдний ар гэр төрөл төрөсгөд нь дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн түүхт 101 жилийн баярын мэндийг хүргэж ажилтны амжилт, амьдралд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.